За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За би өнөөдөр та бүхэнд цацраг идэх шин чанар, за байгалийн болон зохиомжтой цацраг идэх задралын хууль, цөмийн эрчим хүчийг одоо хэрэгжилж байгаа энэ хэрэглээний талаар одоо ярьж танилцуулъя. За цацраг идэх задралын шин чанарыг бол анх 1896 онд Францын физикч Анри Беккерл ураны давсыг судлах явцдаа бол одоо урд өмнө одоо огт мэдэгдэж байгаагүй юм цацралыг бол өөрөөсөө гаргаж байгааг тогтоосон. За ингээд энэ шин чанар нь бол мөн Фолоны болон Аради гэдэг энэ изотопууд дээр байгааг мөн тогтоосон. За ингээд цацраг гэдэг шин чанарыг бол байгалийн болон зохиомол гэж ангилдаг. За байгалийн цацраг гэдэг нь бол байгаль дээр одоо өөрийн аяндаа байгаа изотоп өөрийн аяндаа одоо цацрал өөрөөсөө цацруулж нэгсэндээ задралж орж байгааг байгалийн цацраг идэх гэж нэрлэдэг. Зохиомол цацраг идэх гэдэг нь одоо цөмийн ургуулын тусламжтайгаар одоо задралд оруулж байгаа нэгсэндээ задрал үүсэж байгаа энэ одоо задралыг бол зохиомол цацраг идэх гэж нэрлэдэг. За байгалийн цацраг идэхийн тухайд бол одоо хүн байгаль дээр төрсэн цагаасаа л цацрагийн фон дээр төрсэн байдаг. За жишээлбэл бидний одоо амьсгалж байгаа агаарт бол ардон, за мөн газрын хөрсөнд бол уран, торий. Газрын хөрсөнд одоо жишээлбэл байгалийн уран, торий, аради, за мөн одоо усанд бол ардон гэх мэтчлэн изотопууд бол байж байдаг. За бидний одоо амьдарч байгаа энэ байшин барилгат жишээлбэл байгалийн одоо шавар чулууг ашигласан байлаа гэхэд эдгээр одоо шавар чулуунаас бас тодорхой хэмжээний цацраг бол одоо гарч байдаг. За бидний мөн уух усанд ч мөн тодорхой хэмжээний цацраг идэх бол байж байдаг. За тэгэхээр энийг бол хүн бол өдөр тутмын амьдралдаа тодорхой хэмжээний цацрагыг авч яадаг. Гэхдээ бидний эрүүл мэндэд харьцангуй нөлөөлөхгүй ийм бага хэмжээний доод тунг авч байдаг гэсэн үг юм аа. За жишээлбэл зохиомол цацраг идэх дээр бол одоо зохиомлоор үүсэж байгаа цези 137 изотоп байж болж байна. За ингээд цацраг идэх цацралыг бол ерөнхийд нь 3 ангилдаг байж байгаа. Альфа, бета, гамма цацрал гэж 3 ангилдаг. За альфа, бета, гамма гэж 3 ангилдаг гэж байгаа. За эдгээр нэгэсэндээ цацрал нь бол яаж гардаг вэ гэхээр зэрэг одоо энд бол нэг үүсгүүр байлаа гэж бодъё. За энд хар тугалган хамгаалалт байлаа гэж бодъё. За би нэг хар тугалга явуулчих. Хар тугалга. За эндээс бол альфа цацрал бол эдгээр одоо 3 цацралын одоо шин чанарыг бол цахилгаан соронзон оронд бол тогтоосон байдаг байна. За тэгэхээр альфа цацрал бол цахилгаан оронд хазаадаг. За маш өндөр ионжуулах чадвартай. За альфа цацрал бол 0.5 мм хөнгөн цагаан ялцад бол хаагддаг. Тэгэхээр нэвтрэх чадвар багтаа гэсэн үг. Ийм гели атомын цөм битг. Гели атомын цөм. За бета цацрал бол цахилгаан соронзон оронд хазаадаг. Альфа цацрагийг бодвол ионжуулах чадвар одоо 2 дахин бага. За ийм за мөн 2-оос 3 мм хөнгөн цагаан ялцад бол хаагддаг. За электрон болон позитронуудын урсгал байдаг. За гамма цацралын хувьд бол цахилгаан болон соронзон оронд хазаадаггүй. Нэвтрэх чадвар сайтай. За 5 см хар тугалгыг ч одоо нэвтрэх чадвартай. Тэгэхээр энэ гамма үүсгүүртэй одоо янз бүрийн багаж төхөөрөмжүүд байлаа гэхэд эдгээр багаж төхөөрөмжүүдийг бол 5 см-аас их одоо цуцаантай юм хар тугалгаар хамгаалж өгдөг. За гамма цацралын тухайд бол долгионы урт нь 10-ын хасах 10 зэрэгт метрээс одоо ийм метр урттай фотонуудын урсгал байдаг. Энэ бол фотонуудын урсгал байдаг. За цацраг гэдэг задралын хууль бол энэ дараах экспоненциал хуулиар бол явагддаг. За тэгэхээр одоо түрүүгийн хэсэгт би хэлсэн цацраг гэдэг задрал гэдэг бол одоо атомын цөм өөр аяндаа задарч байгаа энэ одоо процессыг цацраг гэдэг шин чанар гэж хэлж байгаа. За тэгэхээр энд дэтэй хугацаанд d-ийн тооны одоо цөм задрах энэ задрал нь бол одоо нэгсэндээ цөм задрах нь энэ t хугацаанд задрах цөмийн тоо болон дэтэй хугацаанаас бол шууд пропорционалаар хамаарч байгаа. Тэгэхээр энд байгаа энэ пропорционалын энэ коэффициентийг бол задралын тогтмол гэж нэрлэдэг. За энд байгаа хасах тэмдэг нь бол хугацаа өнгөрөх тусам энэ задрах цөмийн тоо буурна гэж байгааг нэг өсөнд харуулж байгаа. За эндээс бол цацраг гэдэг задралын хууль бол дараах хэлбэртэй байна. Нэг өсөндөө хугацаа өнгөрөх тусам одоо задрах цөмийн тоо бол экспоненциал хуулиар буурна гэдэг энэ томьёол бол харуулж байгаа юм аа. За эндээс бол хоёр талаас нь натурал логарифм авах юм бол
энэ тэгштэл гарчирна. За энэ тэгштлээс бол энэ задралын тогтмол болон одоо энэ N0-ыг хугацаа өнгөрөхөд ямар хэмжээний цөм одоо анх ямар хэмжээний цөм байсан бэ гэдгийг олдог одоо энэ туршлагын томьёос гарч ирж байгаа юм аа. За эндээс энэ зураг руу одоо анхаарлаа хандуулах юм бол энд бол цэцэр идэх бодисын тоо хугацаанаас экспоненциалаар хуулиар буурах ийм зүй тогтолцоог бол харуулсан байна. Тэгэхээр анх бол одоо 1000 грамм одоо масста цөм байлаа гэж бодоход эдгээрийн яг тэн хагасан задрах тэр хугацааг бол хагас задралын үе гэж нэрлэдэг. За хагас задралын үе бол за энэ томьёон дээрээ тайлбарлах юм бол энд байгаа N0 бол анх одоо Т хугацаанд байсан цөмийн тоо энд байгаа N бол хугацаа Т гişэндэх. N бол Т яг гişэндэх задраагүй байгаа цөмийн тоо. Задраагүй байгаа цөмийн тоо. За эндээс хагасан задрах ингээд хугацааг олох юм бол хагас задралын үе бол ийм болж байгаа. Натурал логарифм 2-ыг байх нь лямбда буюу 0.693-ыг байх нь лямбда. За задралын тогтмол бол тухайн одоо изотоп бүрийн хувьд тогтмол мөртлөөсөө одоо юунаас харилцан адилгүй юм хэмжээстэй хэмжигдэх юм байдаг. Жишээлбэл бидний сайн мэдих нейтрон бол 10 орчим одоо секунд. За 11.7 секундын хугацаанд задардаг бол уран 92-238 байгаль дээр хамгийн их байдаг энэ изотоп 4.5-ыг өрчгөн 19 зэрэгт жил одоо хагасан задардаг. Тэгэхээр бүр дэлхийн үүсгээс өмнө энэ изотоп байсан гэсэн үг. За задралын тогтмолын уруу хэмжигдэх үнийг цөмийн дундаж амьдрах нас гэж нэрлэдэг. За мөн одоо энд хагас задралын одоо цацраг идэх задралын хуульд хамгийн одоо чухал хэмжигдэх хүн бол дэтэй хугацаанд задарсан цөмийн тоо буюу идэвхжил. Цацраг идэх цөмийн идэвхжил гэдэг хэмжигдэх хүн. За идэвхжлийн нэгж нь бол Becquerel. За мөн син системд бол одоо Becquerel Curie гэсэн нэгжүүдийг хэрэглэдэг. За 1 Becquerel бол 1 задралыг хуваах нь секунд байдаг бол 1 Curie бол 3.7-г өрчгөн 10-10 зэрэгт задралыг хуваах нь секунд байдаг байна. Цацраг идэх задрал нь бол альфа, бета, гамма гэсэн ийм 3 төрөл байдаг. За цацраг идэх задралын үед цөмийн одоо цэник болон цөмийн масс тоо бол хадгалагдах хууль бол биелдэг. За мөн цөмийн уруулын үед бол энерги хадгалагдах хууль бас мөн биелдэг. За тэгэхээр цөм бол анх задралд орж байгаа цөмийг бол их цөм, харин задралын дараа одоо үүсэж байгаа бүтээгдэхүүн цөмийг бол охин цөм гэж нэрлэдэг. За энэ томьёон дээр одоо харах юм бол энд их цөмийн одоо цэник одоо цөмийн уруулын дараа үүссэн одоо цэнийг хэмжээ хоёр бол тэнцүү байх ёстой. За мөн их цөмийн масс одоо масс тоо мөн цөмийн одоо хуваагдлын дараагаар үүсэж байгаа масс тоотой бол тэнцүү байна гэж харагдаж байна. За мөн цөмийн уруулын үед энерги хадгалагдах хууль бол мэдээж хэрэг энд бол анх одоо задрахж байгаа цөм. За тэгээд эндээс бол үүсэж байгаа цөмийн одоо цөмийн масс болон за энерги одоо масс тийм ээ масс энергийн харьцаа. За мөн энэ дээр бол ямар нэгэн дулаан ялгарах юм уу эсвэл алдагдчих болно гэсэн үг. За хэрвээ энэ цөмийн уруулын дүнд одоо үүссэн энерги буюу дулааны хэмжээ тгээс их байх юм бол экзотерм одоо за цөмийн одоо дүнд үүссэн дулааны хэмжээ тгээс бага байх юм бол эндотерм гэж нэрлэдэг. За тэгэхээр эндээс бол бид томьёонд байгаа зүйлийг тайлбарлсан байна. Одоо их цөмийн одоо цэник болон масс тоо. За харин үүсэж байгаа буюу охин цөмийн цэник болон масс тоо. За тэгэхээр энэ уруулын үр дүнд одоо цөмийн уруулын үр дүнд одоо үүсэж байгаа охин цөмийн масс тоо болон одоо цэнигийн хэмжээг одоо хэмжээ одоо ямар гарах вэ гэдгийг одоо захирагддаг энэ хуулийг бол бид нэр ерөнхийдөө шилжилтийн дүрм гэж нэрлэдэг. Шилжилтийн дүрм. Шилжилтийн дүрм гэж нэрлэдэг. За жишээлбэл энд альфа задралын шилжилтийн дүрмийг харуулсан байна. За альфа задралын хувьд бол анх бол байсан их цөм маань энэ. Эндээс энэ их цөмөөс бол альфа задрал явагдаад эндээс бол үүсэж байгаа тэр охин цөмийнх нь цэнигийн хэмжээ бол цэнигийн тоо буюу дис дугаар 2-оор хорогдож масс тоо бол 4-оор хорогдсон. За эндээс бол гелий атомын цөм үүснэ. Гелий атомын цөм. За дараагийнх нь сөрөг бета задрал буюу мөн одоо их цөм задраад эндээс үүссэн цөм нь бол цөмийн цэнийг нэгээр нэмэгдэж масс тоо хэвээр хадгалагдах буюу эндээс электрон. За энэ бол электрон тийм ээ. За дараа нь бол мөн цөмийн уруулын үр дүнд
байсан одоо их цөмөөс охин цөмөөс буюу эндээс цөмийн цэнийг нэгээр хорогдож мастай хэвээр хадгалах буюу энд позитрон. За энд бол би электрон болон позитроныг за энд бол яг электрон за позитрон тэмдэглэлээ. За ингээд бол альфа бетаг одоо задралуудаас гадна гамма задрал байна. За гамма задрал бол харьцангуй бол одоо бие даасан юм шин чанартай биш. За альфа болон одоо гамма задралыг бол дагалдан явагддаг. За альфа одоо бета альфа болон бета задралыг дагалдан явагддаг. За альфа бета задралын дараагаар бол тухайн цом бол одоо өдөөгдсөн юм шин чанартай болсон байдаг. Ингээд өдөөгдсөн байгаа шин чанартай болсон одоо тэр бүтээгдэхүүн цөм маань одоо игшин зургийн хугацаанд өөрөөсөө гамма квантыг цацрагаж өөрийн одоо үндсэн төлөвтэй ордог ийм шин чанартай байгаа. За жишээлбэл одоо байгаль дээр ураны болон торын, актинийн ийм 3 одоо цацраг гэдэгт бүл байдаг. Эдгээр нь бол альфа, бета одоо задралыг одоо хийх замаар хар тугалгын 82 206 одоо 207 208-тай ийм эдстоп дээр очиж бол тогтворчдөг гэж байгаа. Энээс цааш бол задрахгүй тогтвортой болно гэсэн үг. За тэгэхээр ингэж цацраг гэдэгт одоо задралд орж байгаа цөмүүдийн хувьд бол ихэнхдээ масс тон бол одоо 200-аас их, за цөмийн цэнэг нь бол 82-оос их ийм одоо эдстопууд дээр цацраг гэдэгт задралууд бол ерөнхийдөө альфа бета задралууд бол явагддаг гэсэн үг. За жишээлбэл одоо байгаль дээр байгаа ураны 92 238-тай эдстоп альфа задрал хийхэд торын 90 234-тэй эдстоп үүсээд за мөн энэ дээр гелий атомын цөм одоо үүсч задарч байгаа гэсэн үг юм аа. За игэл бүүмс тэдгээрийн ангиллыг авч үзье. За тэгэхээр игэл бүүмс нь бол фотон, лептон, адрон гэсэн 3 бүлэгт хуваагддаг. За фотоны бүлэгт бол дан ганц фотон байна. За лептоны бүлэгт бол электрон, мион, электроны нейтрино. За энэ ард нь ингээд тэмдэглээнүүдийн бичсэн байгаа багш нь. За мионы нейтрино, лептон, таун, лептоны таун. За тауны нейтрино. За адроны бүлэгт болохоор мезон, барион. За мезоны бүлэгт фион, каун. За барионууд болохоор нуклонууд тогтворгүй одоо бөөмсөд ордог байгаа. За тэгээ фотоны бүлэгт байгаа фотон бол цахилгаан соронзон үйлчлэлийн квант. Харин лептоны бүлэгт байгаа эдгээр одоо игэл бөөмсөд бол сул харилцан үйлчлэлд одоо хамрагддаг. Харилцан үйлчлэлд оролцдог. Адроны бүлэгт байгаа мезон барионууд бол сул болон хүчтэй харилцан үйлчлэлд оролцдог гэж байгаа. За эдгээр энэ игэл бөөмсөд бүгдээрээ кваркаас тогтно. Бүгд кваркаас тогтно. За тэгэхээр 6 төрлийн бол кварк байдаг. За эдгээр кваркууд нь бол лептонтой адилаар мөн хосуудыг үүсгэдэг. Жишээлбэл UD, CS, TB гэсэн ийм хосуудыг үүсгэдэг гэж байгаа. 3 төрлийн хос байгаа. За эдгээр хосуудыг одоо задлах юм бол жишээлбэл UAP, дээд, за DCS, TB гэдэг гих мэтчлийн ийм одоо юутай нэршлүүдтэй. За тэгээд эдгээр одоо игэл бөөмсүүдийг бол цөмийн одоо цэнэг, за мөн одоо спин, электроны спин, за тэгээд одоо лептоны тоо, барионуудын тоогоор нь бол одоо ингэж ангилсан ийм одоо дэлгэрэнгүй хөснөгт бол байдаг. За тэдгэрийг бол та бүхэн одоо өөрсдөө бас олж харах боломжтой. За цөмийн эрчим хүчний хэрэглээний талаар ярьж өгье. За эрчим хүчний түвшний нөөц бол ерөнхийдөө нүүрс, газрын тос, шатдаг хий. За тэгээд дейтрон, лити, уран, байгаль дээр байгаа ураныг бол одоогийн байдлаар бол ашиглаж байна. Тэгэхээр хүн төрөлхтний хувьд бол хамгийн бага зардлаар одоо хамгийн хямд өртгөөр, за мөн аюулгүй ийм технологиор эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэхийг бол нэн тэргүүн зорж байна. Тэгэхээр зэрэг одоо бол энэ орчин үед дэлхийн хөгжингүй олон орнууд бол цөмийн реакторыг буюу цөмийн цахилгаан станцын тусламжтайгаар нийт эрчим хүчний 17%-ийг бол хангаж байна. Ийм буюу хүнд цөмүүд задарсны улмаас энерги гарган авч байна. Байгалийн органик түвшнүүд болох нүүрс, газрын тос, шатдаг хий нь бол харьцангуй шавхагддаг нөөцтэй. Тэгэхээр эдгээрийг бол хэрэглэх нь бол бас хүлэмжийн хий ялгаруулах ийм эрсдэлтэй учраас цөмийн цахилгаан станцыг бол
хөгжингүй орнууд бол ашиглаж байна. За Дейтрон литигийн хувьд болохоор хөнгөн цөмийн нэгдэх урвал буюу халуун цөмийн одоо урвалаар одоо явагддаг ийм технологи. За тэгэхээр энэ технологи бол одоо хүн төрөлхтөн бол одоо туршиж байна. За хүнд цөмүүдийг задрах урвал буюу одоо ураанаас одоо түрш гаргаж авч цөмийн цахилгаан станцд ашиглах одоо энэ технологи бол одоо сүүлийн үед маш хурдтай одоо хөгжиж ирсэн. За тэгэхээр байгаль дээр бол ураны 92-235 изотоп бол 0.7% эзэлдэг. Буюу одоо баг энэ органик нэгдлээс ч түршнээс ч бага ийм нөөцтэй. Харин ураны 92-238 изотоп бол 99.3% бол эзэлж байна. За тэгэхээр байгаль дээр байгаа уран болон тоорыг одоо ашиглан нейтроноор одоо бөмбөгдөж ураны одоо цөмийн түрш гаргаж авч байгаа. Жишээлбэл плутоны уран 92-238-ыг бол нейтроноор бөмбөгдөөд за ингээд завсрын цөмүүд үүсгэх замаар плутоны 94-239 систем цөмийн түршийг гаргаж авчихна. За мөн торын 90-232 изотопыг нейтроноор бөмбөгдөж за ураны 92-233 ийм түршүүдийг гаргаж авч байна. За тэгэхээр энд бол би реакторын ерөнхий одоо бүдүүвчийг авч үзлээ. За тэгэхээр цөмийн реактор гэдэг бол цөмийн удирдлагатай гинжин урвал явуулдаг ийм одоо төхөөрөмжийг цөмийн реактор гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ бол удирдлагатай урвал гэсэн үг байна. За тэгэхээр энд бол цөмийн одоо түршийг ашиглан маш их хэмжээний одоо энерги гаргаж авч байгаа одоо нэг ийм одоо төхөөрөмж юм. За тэгэхээр цөмийн реакторын тухайд бол ерөнхий бүдүүвчийг тайлбарлах юм бол энд бол реакторын бол хамгаалалт буюу яг энэ реакторын одоо түршний хэсэг харагдаж байна. Тэгэхээр энд болохоор ингээд реакторын одоо түршний элементүүдэд байрлуулад энэ удирдлагын саваагаар удирдах юм. Ингээд энэ удирдлагын саваагаар түршний элементийг удирдахаар эндээс бол одоо цөм маань нэгсэндээ задраад эндээс маш их хэмжээний энерги ялгараад энд бол ийшээ бол одоо халуун одоо шингэн явах юм. За тэгээд цөмд бол цөмийн реакторт бол ус болон одоо шингэн натрийг ашигладаг. Тэр одоо энерги зөөгчөөр нь. За ингээд эндээс бол маш их одоо хангалттай хэмжээний өндөр температуртай болсон шингэн маань ийшээгээ яваад энэ ийшээ бол уур болох юм. Эндээс үүссэн усны уур маань турбин хөдөлгүүрийг ажилуулна хөдөлгүүрийг. Эндээс турбин хөдөлгүүр бол генераторыг эргүүлнэ. Дөрв бол генератор. За генераторыг эргүүлнэ. За ингээд генераторыг эргүүлснээр энд бол цахилгаан энергийг бий болгох юм. За энд мэдээж маш их температуртай болсон шингэн конденсацлагдана. Конденсацлагдаад буцаад ийшээ насос руу ирнэ. Эндээс насосоор хөрсөн шингэнийг бол ийшээгээ шахаад буцаад яг ийшээ хөрсөн шингэн маань буцаж одоо халах механизмаар ерөнхийдөө ийм одоо процессор нэгсэндээ битүү одоо цикл процессор реакторын одоо үйл ажиллагаа бол явагдана гэсэн үг. За энд би нэмээд энд бол 2 бол реакторын тогоо. За 3 бол турбин хөдөлгүүр. За 4 конденсатор. 4 генератор. За 5 конденсатор. За тэгээд өндөр хөгжилтэй орнуудад бол маш олон төрлийн одоо реакторууд хийгдсэн. За тэгтээ бол эдгээр реакторын бол үндсэн ажиллагааны зарчим бол ерөөсөө л ерөнхийдөө бол одоо ойролцоо бүгд яг нэг ийм одоо зарчим дээр явагдаж байгаа. Одоо жишээлбэл яагаад одоо орчин үед ингэж цөмийн технологиг одоо ашиглах одоо хэрэгтэй байна вэ гэхээр 1 грамм одоо уран 92-235 задрахад гарах энерги нь бол 82096 мегаджоул юм энерги ялгардаг. За энэ нь бол одоо манай багнуурын нүүрсийг 3.8 тонн нүүрс одоо шатаахад гарах ийм их хэмжээний энерги гэсэн үг. Тэгэхээр энд реакторын одоо давуу талууд нь бол өртөх хямд бага түвшээр маш их хэмжээний энергийг гаргаж авах боломжтой. За мөн одоо маш их энерги гаргаж авах боломжтой ийм технологи. За яг гоо дутагдaltaй тал нь гэвэл ингэж одоо цөмийн урвал явуулж гарсан эндээс бол одоо үлдсэн тэр хаягдлыг бошлох энэ асуудал бол одоо
нэлийн одоо дутагдaltaй ийм асуудал байдаг. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.